Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох болсонтой холбоотой холбогдох хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Шүүх прокурор тусдаа байшинтай, тамгын газартай, үүнийг дагаад зардал мөнгө их гардаг хуучны үргэлгэн байдлыг халах ёстой гэж үзэж байна. Ер нь хууль шүүхийн байгууллагын шинтгэл эрх зүйн шинжилэл дээр суурилсан бодлого үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, цаашлаа төсөв санхүүгийн шинжилгээгч давхар дагуулж байгаа юмаа гэдгийг хууль зүйн сайд онцолж байлаа. Байгууллага болгоо өөрийн байшинтай байдаг, өөрийнхөө үндсэн үүргээс тусдаа байшингаа маллах гэж зовдог энэ юмыг бол алга болох ёстой. Шүүхийн байшин, прокурорын байшин олон байшингуудыг бол нэгтгэж болж байгаа л да. Тэгээ аж ахуй ажилдаа санаа зовохгүйгээр үндсэн ажилдаа санаа зовдөг болох талаар хийж байгаа шинжил гэж ойлгож болох уу? Бүсчилсэн байдлаар ингээд шүүхийн байшин барьцахаар үндсэндээ бол маш олон энэ шүүхийн захиргааны давтсан бүтцүүд бол цөөрч байгаа. Уралдаан холбоо бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тусдаа байшинтай байдгаас гадна алслагдсан байдлаар бас иргэдэд чирэгдэл учруулдаг байсан. Одоо шүүх рүү нэг очиж, прокурор нэг очих эсвэл гэдэг энэ өөрөө иргэдийн хувьд бол их төвхтэй тээврийн зарлаас ахуулаад их зовлонтой байдаг гэсэн бол одоо энэ цогц байдлаар шийдчихээр нэг очиод тэр оцсон нэг цэгээс бүх үйлчлэгээ аваад буцах болцоотой болж байгаа иргэдийн хувьд бол. Шүүхийн байшин ч өөрөө юу юм бэ гэдгийг шүүхийнхэн, прокурорынхан энэ тахрын алба бусад холбогдох байгууллагууд нэг ийм байшин дотор бүгд үйл ажиллагаа явуулдаг юм а гэдгийг шийдвэр гаргаж байгаа улс төрчдөд тэгээ иргэдэд нэг зөв ойлголт өгөхгүй бол жил болгоны төсөв хэлцэхэд эсвэл асуудал орвол ирэх болгонд яригадаад авах учраас харин энийг нэг мөр болгооч тэр байрыг одоо өөр ерөнхий нэртэй болгох. Тим нэрийг шаардлагатай бол одоо хууль сахиулагч гэдээ байж гэн тийм үү? Энд чинь олон бүрэлдэхүүнтэй шүү дээ тийм үү? Тэрүүн шиг саяны шүүхийн байран дотор шүүхийн байр гэж нэрлээд байгаа байран дотор байгаа тэр их байгууллагуудыг ерөнхий нэрээр нийтлэг юу гэж нэрлэж болох вэ? Тэгээ тэрэнд нь шүүхэн байна, прокурор нь байна, одоо нөгөө мөрдөн байсаах тийм үү? Тахрын албан байна, ийм байна. Энэ болгоныг дээвэр нь ганцхан ерөнхий нэртэй байвал тэр нэг л дээдлэлд нь бичсэн байр байдаг. Тэгвэл ойлгомжтой тийм үү? Хууль зүйн байнгын хорооны хурлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Эрүүгийн байцаан шийдэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Монгол улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсхийг бас хэлэлцсэн. Энэ шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж байгаатай холбоотой. Ер нь шүүн туслах ажиллагаанд шүүгчтэй адилхан санал хураах эрхтэйгээр иргэдийн төлөөлөгч орох юм байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч ямар шаардлага тавьж байгаа вэ? Яаж сонгогдож энэ иргэдийн төлөөлөгч болж энэ шүүх хуралдаанд оролцох эрх эдэлж байгаа вэ? Хамгийн гол нь нөгөө шүүхтэй энэ зүй эрх эдэлж байгаа учраас сонирхлын зөрчил болон энэ мэржлийн үйл ажиллагаа явуулах саатаа болох нөхцөлүүд үүсэх юм бол түүнээс яаж татгалзан гарах вэ? Түүнээс яаж гадагш нь гарах уу гэдэг зохицуултаа бол энд тодорхой сайн бичээд өгч байна. Иргэн маань бол өөрөө шүүхийн өндөр мэдлэггүй байх учраас субъектив шийдвэр гаргах энэ шүүхийн шийдвэр гаргах явцад бол нөлөөлөх нь бол өндөр болно. Тэгэхээр энэ дээр одоо яаж зохицуулт их юм бэ? Бүрэлдэхүүнтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бол хоёр шүүгч нэг иргэдийн төлөөлөгч гэдэг зарчим барьсан. Тэгэхээр нөгөө мэржлийн хуульчид нь бол хамаагүй давуу гэсэн үг. Ялангуяа суманд бол их хүндрэлүүд байдаг. Одоо би буур захаас нэсгийн прокуророос эхлээд говийн сум хариуцсан гэж явсан. Маш их нөлөөлөлт. Ягаад гэвэл сумынхан бүгдээрээ бинийгаа мэддэг. Хүний амны ностой хүнд хэрэгүүдээр ороход бол нэг байтугай хоёр хүнд нөлөөлөх болцоотой. Тэгээд ах トゥ төрөсөд найз нөхөд элдв нөлөөлөлүүд байдаг. Энэ дээр одоо эрхэн яаж зохицуулт байх вэ? Иргэний төлөөлөгч маань өөрөө шүүгчтэй энэ зүй эрхтэй болж байгаатай холбоотойгоор бол энэ хүнд нөлөөлж байгаа зөв бүс нөлөөлөл бол аюулгүй байдлын хамгаалалт хаана байх вэ гэдэг бол шийдэгдэх ёстой. Нэгэн шүүн таслах үйл ажиллагаанд шүүгч эрхтэй оролцож байгаа учраас биднээсийн сая болсон тахрын алба бол энэ иргэдийн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бол хангах үүргийг давхар хариуцсан. Шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмтэрэг буюу шүүхийн процесс сөргөөр нөлөөлж байгаа үйл явцад байгаа бол тэрнтэй холбоотой бас мөрдлөг болон гүйцэтгэх ажлыг бол дахин албаар хийн. Хуулийн төсөл тусгаснаар бол иргэдийн төлөөлөгч нийт шүүх хурлын 30 орчим хувьд нь оролцоно.
За энэ нь нийгэм шудраг ёсны үнэлэмжийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. Буян жаргал, Сод Эрдэнэр мэдээлэл.